мянган жил үргэлжлэх амьдралын нууцыг тайлж, үнэн мөн чанарыг нь олох гэж хүндрэлтэн чадах бүхнээ хийж хийсээр өнөөдрийг хүрлээ. Амьдралын үнэн хөдлөгч хүч нь юу юм бэ? Бурхан уу, ич хідүү, эсвэл харилцан шүтэлцээтэй тогтолцоо юу? Хүн төрлөختөн судалсаар байна. Энэ хавар би нэг маш сонин содон зүйл сонирхдаг эмэгтэйтэй уулзлаа. Хүмүүс очиж уулзаад чухам ямар учиртайг нь мэдэж, шинжлэх ухаан танин мэдхүн үүднээс тайлбар хийгээг оролдоорой гэсэн юм. Гэтэл уг хүн маань аура судлаач байсан бөгөөд аурагийн цаана дэлхийн эрдэмтдийн нүр их хүч хөдөлмөр өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгааг олж мэдсэн юм. Хүн тийм ч урт настай биш. Дэлхийн 10 сая орчмын настайг бол түүний дэргэд нэг хүний наслах хугацаа сэтгэх аргагүй богино. Гэтэл бичил эстэй харьцуулбал хүн их урт наслана. Амьдрах, наслахын нууц чухам юунд оршдог юм бол биднийг хөдөлгөж, сэтгэж амьдруулж байгаа нэгэн ич хидтэй далдын хүчин бас байна. Тэр нь бурханч биш, богч биш, сүнсч биш. Гэхдээ л нэг юм байна. оноос эхлүүлээд энэ одоо хүний одоо энэ гэрлэн бүрхүүл одоо хүний одоо энэ юунаас одоо энерги аваад байдгийг хүн яагаад ингэж одоо засал ном хэлэх гээд гэдгийг судалж ингэж явсаар байгаад одоо яг ингээд 1993 оноос хойш нэг тодорхой тооны хэмжээний одоо судалгааны ажлыг хийж эхэлсэн. За тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа хүн төрөөсөн тэр 7 хүрд гэдэг юм бол ерөөсөн шашин шүтлэг хамаарахгүй байж идэг юм байна. Энэ 7 хүрд ч ерөөсөн хүн болгонд байдаг юм байна. Энэ гэрлэн бүрхүүлж хүн болгонд байдаг юм байна. Энэ одоо хүний одоо тэр эргэтэн систем болгон ч одоо бүр энергитэй байдаг юм байна гэдгийг л одоо энэ олон одоо судалгааны явцад бол би мэдэж эхэлсэн. Бид нүдэнд ил харагдаж гарт баригдан тэмдрэгдэх зүйлээ илүү мэдэж ойлгодог. Энэ бол биднээс цацрах гэрлэн бүрхөвчийг төсөөлсөн зураг. Түүнийг онцгой төхөөрөмжөөр харна. Биднээс цацрах энерги гэрлийн бүтцээр гадагш цацарна. Цацрах гэрэл бидний тухай төв түмэн мэдээлэл агуулдаг. Тэр мэдээллийг тайлж уншвал бид бүхэн өөрсдийн бие организмын тухай хүссэн бүхнээ мэдэж тайлах учиртай. Одоо үед чинь бол энэ хүнийхээ биеэс засаж байгаа энергийг бол юугаар хардаг вэ гэхээр би сая хэлсэн та нар тийм ээ энергийн том аппаратнаас хардаг юм байна. Тусгай одоо өөрөөсөө яг энэ талаараа мэрэгжлийн одоо тийм эмчнэр хардаг юм байна. Зүүн улсууд бол мэддэг юм байна. Хүний одоо тоогоо хувь заяа одоо хүний төрсөн өдрийн дээр гарсан өдрийн гаригаар хүний одоо хувь заяаг бодож бас энергийн хэмжээг бол бас бодож гаргадаг юм байна. За тэгээд эргэтэн болгон одоо энергитэй байдаг манайхаар бол одоо хүн болгоны одоо эргэтэн болгон энергитэй байдаг учраас эргэтэн системийнх нь энергийг бас авч үзье. За ингээд эргэтэн системийнх нь энергийг авч үзэхэд одоо энэ алдалсан одоо тойргон дотор байгаа гэдэг чинь одоо дугуй тойргон дотор ингээд дөрвөлжин дүрсгээд 8 зохис 408 зохисоор хүний одоо гадна дотн энергийг үздэг. Тэгэхээр энэ хүний энерги бол ерөнхийдөө шар байна гэдэг чинь бол би хэлээд байгаа шүү дээ. Ажлын төлөө махруу зүтгэдэг хүний энерги байгаамаа. Улаан гэдэг нь болох цаанаа тэрнийг бол одоо хүчтэй болгохын тулд одоо өөрийнхөө тэр бүх байдлыг тавьдаг тийм хоёр өнгөд амгаалсан байна гэсэн. Аура буюу гэрлийн бүрхүүл цацрагийг Америкийн эрдэмтэд 1947 оноос хойш эрчимтэй судлан олон гайхамшигтай нэлтүүд хийсэн байдаг. Тэр энерги яаж авдаг вэ гэхээр хүн гинт уурлах тийм ээ гинт өвдөх сэтгэл санаа тавгүй байх гэх мэтчтэй ингээд ямар гинт цочсон интерес болж одоо хүн бол энерги бол маш их хэмжээгээр алддаг. Тэр алдагдсан энергийг бид нар олон янзаар одоо нөхөж авах ёстой байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энерги бол сая бид нар үзсэн тийм ээ дуугаар авч болох юм байна. Маш сайхан тийм гоё нөхцөлд одоо тийм сайхан таатай нөхцөлд одоо бид энерги нөхөж авч болдго юм байна. Хоолоор авч болдго юм байна. Агаар дэлхийгээс бид одоо сансраас тэнгэрээс одоо газар дэлхийгээс гэж аваас энерги авч болдго юм байна. Тэгэхээр энэ олон төрлийн энерги бол бид нар нөхөж авч болдго юм байна. Аура Афрод Америкийн нэгдсэн улсаас оруулж ирсэн. Америкийн нэгдсэн улсад энэ дэлхийн энергийн төвөөс авчирсан доктор профессор Гай Гогинс гэдэг Америкийн нэгдсэн улсын дэлхийн энергийн төвийн доктор энэ лицензийг эзэмшдэг ийм хүн байгаа. Тэгээд энэ аппарат маань хүний биенээс гарч байгаа соронзон долгионы үйлчлэлийг маш нарийн хэмжиж хүний гэрлэн бүрхүүлийг
дэлгэцэнд бодиттой байдлаар харагдах ийм аппарат байгаа. Одоо хүн маань ингээд зүүн гараа энэ дээр яг хуруудын дагуу ингэж металл биендээ байрлуулснаар энэ аппарат нь хүнээс гарч байгаа сорон зүүн долгионыг хэмжиж гэрчлэн бүрхүүл болон биеийн дотоод бүх энергийн урсгалыг хэмжиж дэлгэцэн дээр гаргах ийм аппарат байна. Зогсохгүй хүний тэр дотоод биеийн дэх бүх бие эрхтний урсгалыг энд хэмжиж гаргадаг байгаа. Жишээлбэл энэ хэр чакра буюу энэ зүрхэн чакра, энэ зүрхэн хүрдний энергийг одоо энэ график дээр харуулсан байна. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ хүний зүрхэн юуны хурц буюу энэ мохоо биш хурц байх юм бол хүний зүрхэн хүрд маш сайн энергитэй байна гэж үздэг. Энэ хэд буюу толгой. Энэ толгой болохоор том радиустай байх тусмаа энэ хүний толгой дэх энергийн урсгал маш сайн байгааг энэ график харуулж байгаа. Аура энергийн төвд хүн олонтой байдаг. Сарандава багш богино хугацаанд энэ төвийг бүх талын шинжилгээ судалгаа явуулах хэмжээнд хүрэглээ. Бид өөрөө энэ орыг бол бид нар өөрснийгөө хийсэн. Энэ бол одоо яах вэ гэхээр энэ одоо бурхандаг орон хөлний одоо сансраас авдаг орон хөлнийх нь энэ цагаан байж байна. Энэ болох донзор бурхандаг мэдмэний өнгө байж байна. Энэ болох донзор дархлааны хөлний өнгө байж байна. Энэ тайвш хөлний өнгө байж байна. Энэ наран сүжээний өнгө байж байна. Энэ одоо дүүдэн хөлнүүдийн өнгөнүүд ингэ байж байдаг. Бид нар энэгээр ингэ энерги авах хэрэгтэй. За одоо энэ чулуунууд нь болох дандаа хүний ингээд хараагийн шугнуудад тарж байгаа ингээд энергийн чулуунууд ингээд ядсан байж. За минь хүлээж өшөө дэшээ тэрэ. Тэгээд ингээд хэвтэн. За тэгээ ингээд хэвтснийхэн дараа бид нар яах вэ гэхээр зэрэг хүн бас ингээд хэвтгэхтэй зэрэг энэ хөлөөрөө бас ингээд юу алддаг нэг тэнцвэр авдаг учраас бид нар хөлийг бас ингээд энэ хүнд бас ингэж боож өгнө. Одоо нүдэ ханаад бидний энэ дээр болох зэрэг энэ гаднаас нь муу энерги алддаг. Гадаад ертөнцөөс хүний биед үзүүлэх физик үйлчлэл олон янз. Гэрлийн, дуу авианы гэд хит ангилна. Мөн хүн дотоод бие организмаараа гадаад ертөнцтэй зохицон харьцсан. Энэ холбоог гүйцэтгэгч чухал дамжуулагч нь энерги буюу эрчим хүч өөрөө юм аа. За одоо манай төв нь болох тонцорг гол нь одоо энергийг нөхөж өгөх одоо зарчмаар хүмүүс нэгж ханддаг. Бид нар эхлээд хүнийг бол одоо төрсэн онц өдрөөр нь үзээд дараа нь одоо энергийг үзээд тэгээ дараа нь бид нар бол одоо тэр тим газар чинь таны тим газар чинь өвддөг юм байна. Тим байна гэж бид нар хэлээд байгаа. Тэгэхээр бид нар бол ингэж байгаа шүү дээ. Ангаах ухаан болох тонцорг эм талаас нь нэмжлээд бид нар болох тонцорг одоо энерги талаас нь нэмжлээд гэж ойлгож байна. Одоо бид нар биохими эмэг ухаан зэрэг нэг эргэнтэнд нь одоо нөлөөлж явж нөгөө эргэнтэнд нь бас муугаар нөлөөлөд одоо химийн одоо ургал тэр нь одоо бие дотор организм дотор орж эдээсэд одоо орж задрал явуулсаас болж одоо зарим хүмүүс одоо тэр одоо хавдраа үүсгэх бие болдог жишээтэй ч юм уу тиймэрхүү юм байдаг. Тийм учраас бид нар аль болохоор тэр энийг хэрэглэхгүйгээр одоо бид нар тэр энерги дэмжлэх аргыг их сонгож авч байгаа. Одоо хүчил төрөгчийн өрөөнд ороод ирж байна. Хүчил төрөгчийн өрөө гэдэг нь бол ямар өвчтэй хүчил төрөгчийн өрөөг нээсэн бэ гэдэг нь одоо ингээд утаа хүнээр аягүй их байна. Тэгэл одоо өвдөж байгаа улсууд их хвчлэн ханиа төрч байна. Сүрээтэй болж байна. Гэх мэтчлэнгээр одоо амьсгалын замын өвчин, агаарын бохирдолд аягүй хэцүү байгаа учраас хүн бол одоо энэ энергийг бол маш сайн авахд бол бид нар хүчил төрөгчийн өрөөг нээсэн. За энэ хүчил төрөгчийн өрөөг бид нар аль болохоор хүнд ойр дотно байх гэнт бол бид ингээд модон юм одоо ойн холсон модон дотор байгаагаар бороо нэг ороход бороо орсны дараа нэг тэр ойн модон дотор явах тэр азааны үнэр ямар гоё юм дэж